Тэртех 1951 онд Монгол хэлний үгийн санд депо гэдэг богинохон бөгөөд сонсголонтой үг орж ирэн төмөр замын хүчит техник, зүтгүүр, вагон, тэдгээрийн үйл ажиллагаа, техник технологиг эзэмших анхны монгол ажилчин хамт олныг бий болгон тулгын галаа ноцоон эхэлсэн. Депо гэдэг энэ Франц үг нь төмөр замын тээврийн вагончдын ургийн овог гэж болох юм а. Улаанбаатар төмөр замын даргын тушаал шийдвэрээр 1951 онд Зүүн Хараагийн Провозын депогийн дэргэд ачааны вагонд салгалттай засвар хийх мастрын газар байгуулагдсан бөгөөд уг газар нь автотормсын засварчин, токер, мужаан, гагнуурчин, бригадын дарга зэрэг 34 хүний бүрэлдэхүүнтэй вагоны аж ахуйн анхны нэгж байлаа. 1951 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар төмөр замын даргын 672 тоот тушаалаар уг газарт ачаа суудлын вагонд хугацаат засвар хийх үүрэг өгөгдөж 1951 оны 11-р сард ачааны 15 вагон, суудлын 2 вагон, 12-р сард ачааны 22 вагон, суудлын 2 вагонд засвар хийх төлөвлөгөө өгснөөр Улаанбаатар төмөр замын хэмжээнд ачаа ба суудлын вагонд хугацаат засвар хийх суурь тавигджээ. 1951 оны 2 сарын 1-нд Зүүн Хараа өртөөнд депо байгуулагдаж, тус депод Провозын аж ахуй, ачааны вагоны засварын аж ахуй үүссэн ийм түүхтэй. Энэ өдрийг бол бид нар одоо вагончдын анхны бий болсон түүхт өдөр, вагоны анхны нэгж байгуулагдсан ийм өдөр гэж ингэж тэмдэглэдэг. За тэнд бол 34 хүний бүрэлдэхүүнтэй ачааны вагонд салгалтаа засвар хийх ийм хэсэг зохион байгуулагдаж манай үйл ажиллагаа ихсэн түүхтэй. 1952 оны байдлаар Улаанбаатар төмөр зам нь ачааны 396, суудлын 19 вагонтой байсан бөгөөд 1953 оны 1-р сараас автотормсын тоног төхөөрөмж засварлах цех байгуулах ажил хийгдэж эхэлсэн ба 1954 оны 5-р сараас автоугсрааг засварлаж эхэлсэн нь нэгэн шинэ ажлын эхлэл байжээ. Улаанбаатараас замын үүд хүртэлх зам ашиглалтанд орох бэлтгэл ажил хангагдсны дараа вагоны аж ахуйг удирдах мэргэжлийн хилтэлс зайлшгүй шаардлагатай болсон тул 1950 онд байгуулагдсан хөдлөх бүрэлдэхүүний аж ахуйн албанд харьяалуулан вагоны аж ахуйн хилцийг байгуулсан байдаг. Тэр цаг үед Сүхбаатар, Зүүн Хараагийн техник үйлчилгээний газар, Дархан, Мандал дахь техник аюулгүй пункт ашиглалтанд орон ажиллаж байлаа. За ингээд хөдлөх бүрэлдэхүүний албанд вагоны аж ахуй, Провозын аж ахуй, эрчим хүчний аж ахуй харьяалагдаж ажиллаж байгаад 1956 онд тус аж ахуйн албанд вагоны хэлтсийг анхлан зохион байгуулж вагоны аж ахуйн мэргэжлийн удирдлага Улаанбаатар төмөр замын удирдах газар үүссэн түүхтэй. 1956 оны 1 сараас Улаанбаатараас замын үд хүртэлх төмөр зам ашиглалтанд орсноор Чойр, Сайншанд, замын үүдийн техник үйлчилгээний газрууд, замын үүдийн механикчсан засварын газар болон Майн, Хар айраг, Улаан улдах техник аюулгүй пунктууд ашиглалтанд орж, вагоны аж ахуйн албан нэгжүүд нэмэгдэн, вагоны хилцийн хариуцах ажлын хүрээ өргөжсөн байна. Вагоны хилцэн аж ахуйн нэгжүүдэд бэхжүүлэх, вагоны аж ахуйн ажилчдыг сургах, заавар дүрм орчуулан боловсруулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байсан нь архивын материалд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Мөн ачааны вагоныг өвлийн тээвэрт бэлтгэх зорилгоор үүшингийн тос солилгоо ба тоормсны засвар хийх төлөвлөгөөг техник үйлчилгээний газруудад өгснөөр энэ ажил цаашид уламжлал болон жил бүр хийгдэх болжээ. Энэ нь сүүлийн үед вагоныг улирлын тээвэрлэлтэнд бэлтгэх техникийн үзлэг болон одоо хүртэл мөрдөгдөж байна.
Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа вагоны аж ахуйн албан Улаанбаатар төмөр замын суур бүтцийн өөрчлөлтийн хүрээнд вагоны засвар ашиглалтын ажиллагааг зохион байгуулж, тээврийн үйл ажиллагаанд шаардлагадах техникийн гэмтэлгүй вагоноор хангах зорилгоор 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А35 тоо тушаалаар вагоны аж ахуйн албыг дахин шинээр зохион байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө түүхт 20 жилийн ойтойгоо золгож байна. (2025) оны байдлаар вагоны аж ахуйн албан 17 хүний бүрэлдэхүүнтэй болон өргөжсөн бөгөөд дарга, ерөнхий инженер, орлогч дарга, инженер техникийн ажилчид, диспетчерийн орон тоотойгоор вагоны засвар ашиглалтын ажлыг төлөвлөлт, зохион байгуулалтаар бүрэн удирдан, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаж байна. Энэ 20 жилд бид олон ажил хийж, үр ашиг нь бол Улаанбаатар төмөр зам вагончтой бол үртээсэн. Галтрагны техник нэвтрүүлгийг, хүчин чадлыг сайжруулахын тулд бид нар техник үйлчлэгийн газруудын үзлэгийн мөрийг уртасгах, техникийн үйлчлэгийн газрын үзлэгийн найдвартай ажиллагаа, үзлэг хийх технологи хугацааг богиносгох, Улаанбаатар төмөр замын тээврийн нэгдсэн технологи вагоны аж ахуйн албанаас оруулж байгаа ажил үйлчлэгээ боловсронгуй болгох чиглэлээр олон ажил хийсэн. 20 жилийн хугацаанд хийсэн 20 томоохон бүтээн байгуулалтаас дурдвал 2006 онд салхит техникийн үйлчилгээний газрын барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Улаанбаатар төмөр замын бүх ачааны вагоны тоормсны ширмэн шавхагчийг тооцоо судалгааны үндсэн дээр хуванцар шавхагчинд бүрэн шилжүүлсэн технологийн шинжилэл хийгдсэн. 2009 онд Улаанбаатар төмөр замын даргын 7 дугаар сарын 14-ний өдрийн А117 тоот тушаалаар вагон ашиглалтын депог шинээр байгуулсан. Доншен компани хүсэлтээр түүхийн нефт тээвэрлэх 42 цистерн вагоны савыг дулаалах төсөл боловсруулж ВЧД-г хэрэгжүүлсэн. Дархан 2 вагон засварын газарт ачааны вагоны дэвшний бүх төрлийн засвар, чингэлгийн их засвар хийх технологиг нэвтрүүлсэн. 2010 онд ачааны вагон тэрэгцрийн хажуу арлын илэгдлийг бууруулах зорилгоор тусгай хуванцар хавчуулгыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ашиглаж эхэлсэн. 158 хагас вагон 2014 онд 293 хагас вагонуудыг тус чингэлэг тээвэрт зориулан өөрчлөн тоноглож ашиглаж эхэлсэн. 2011 онд зам тээвэр барилга хот байгуулалтын яам буюу одоогийн зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани, Болд төмөр Ерөөгөл хувьцаат компаниар хамтарч вагоны мэргэжилтнүүдийн анх дахуар уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан. 2012 онд Багнуур техник үйлчилгээний газрын байрыг шинээр барьж ашиглалтанд оруулсан. Дархан 2 вагон засварын газар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ээж бүрэн сургалтын танхимыг тогтчулж ашиглаж эхэлсэн. Замын үд дах салгалттай засварын газарт механикчсан хөдөлгөөнт баригдтай болгон ажиллаж эхэлсэн. 2013 онд Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны санаачилгаар оюу толгой хувьцаат компани, Сэлэнг аймгийн хөдөлмөрийн бирж, Улаанбаатар төмөр замын вагон аж ахуйн алба, зүүн хараадах ачааны вагон засварын депо, Улаанбаатар төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтарч вагон үзэгч засварчны мэргэжил олгох сургалтыг анх удаа 3 сарын хугацаатай зохион байгуулсан. 2014 онд ачааны вагоны хос дугуйн дэлний илэгдлийн эрчимжилтийг судалж, их илэгдэл үүсдэг хэлбэрийг тодорхойлж, их засвар, дунд засварт орж байгаа ачааны вагоны хос дугуйны дэлний зузааныг 30 мм, мөөрний нэмгэрэлтээр шаардлагадаг хос дугуйны дэлийг 28 мм-ээр тус зорж хэрэгжүүлснээр ачааны вагоны хос дугуйны насжилтыг 4 жилээр уртасгаж, эдийн засгийн хувьд томоохон хэмнэлтийг гаргасан. Сүхбаатар, Толгойд, Улаанбаатар,
Багнуур замын үд техник үйлчилгээний газруудад хийн суурин төхөөрөмж суйрлуулснаар гал тэрэгний тоормсны ажиллагааны найдваржилт сайжирч, элчит тэрэгний халуун зогсолтыг бууруулсан эдийн засгийн томоохон үр ашгийг өгсөн. 2015-аас 2017 онд Хос дугуйн угсралт их засвар хийх төслийг амжилттай хэрэгжүүлж 8627 квадрат метр талбайтай үйлдвэрийн барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулсны сацуу гадны зах зээлээс худалдан авч вагоны засварт хэрэглэдэг вагон өргөх домкрат, вандан болон консоль кран, олон төрлийн хийм болон тосон шахуурга зэрэг 42 төрлийн тоног төхөөрөмж эд ангийг өөрсдөө үйлдвэрлэн суйрлуулснаар 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж гадаадад явуулж хос дугуй засуулах ажил, гадаадаас шинэ хос дугуй худалдан авах зэрэг зардлуудтай харьцуулсан тооцоогоор Оросын албаны улсын Росток, Техноботум, бүгд наримдах Хятад ард улсын Тайда машинери компаниудтай хамтран тоног төхөөрөмжийг импортоор худалдан авч төмөр замын тээврийн бүх төрлийн вагон, зүтгүүрийн хос дугуйг дотооддон угсарч их засвар хийдэг цехийг 2021 онд байгуулж ашиглалтанд оруулснаар 7.3 тэрбум төгрөгийн өртгөө нөхөж 7.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган ажилласан. 2022 онд анхны хос дугуйг эмхлэн угсарч байсан бол 2024 онд хөдлөх бүрэлдэхүүний 2000 дахь хос дугуйгаа угсарсан түүхт амжилтын эзэд болсон юм а. Дотооддоо ачааны вагон угсрах төслийг 2016 онд эхлэн 2017 онд ачааны вагон угсрах туршилтын цех байгуулан Монголд анх удаа 32 жил ашиглах ашиглалтын хугацаатай МВХ 72 техник засварын шин төрлийн ачааны 5 вагон угсарч ашиглалтанд оруулсан. 2003 онд Сайн шанд техник үйлчилгээний газрын барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулан ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулсан. 2024 онд тус цэхэд вагоны твшаарлын бүх хийцийг дотоодын төмөн төмөрт компанитай хамтран Монгол улсад үйлдвэрлэн ачааны хагас вагоныг угсарч Улаанбаатар төмөр замын 75 жилийн ойн хөдлөх бүрэлдэхүүний парадад оролцуулсан. Зүүн хараадах ачааны вагоны засварын депон үйл ажиллагаагаа олон улсын стандарт шаардлагын хэмжээнд хүргэх зорилт тавьж, удирдлагын менежментийн тогтолцоог үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж, төгөлдржүүлэх чиглэлээр ажиллаж, удирдлагын тогтолцооны ISO 9001 2016 стандартыг 2017 онд үйл ажиллагаанд нэвтрүүлэн 2023 онд 3 дахь удаага стандартчлал хэмжил зүйн газраас магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсон. Мөн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны ISO 45001 стандартыг 2023 оноос нэвтрүүлэх зорилт тавьж, 2024 онд үйл ажиллагаанд нэвтрүүлсэнийг стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулан гэрчилгээ олгосон байна. Вагон ашиглалтын депон 2020 оноос удирдлага менежментийн тогтолцоо ISO 9001, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны ISO 45001, байгаль орчны ISO 14001 стандартуудыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэхээр зорилт тавьж, 2024 онд ISO 9001, ISO 45001 стандартыг хэрэгжүүлэн стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулан гэрчилгээ олгосон байна. 51 онд зүү хараад салгах тасрын газар үед ховын вагоныг тасгах сүрийн газар байгуулагдсан байдаг. За энэ нь бол вагоны мэргэжлийн анхны байгууллага гэж бид үздэг юм аа. За ингээд 1955 онд вагоны хилцгийг хөдлөх бүрэлдэхүүний албан дотор байгуулсан байдаг. За 1979 онд энэ хилцгийг бусдын салгаж бие даасан баланс тест суулгасан. За 1981 онд вагоны алба болгосон. За 1994 онд зорчигч тээврийн вагоны албанд байсан зорчигч тээврийн хэсэг бие даасан алба болсноор вагоны алба дангаараа үлдсэн бөгөөд 1995 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж вагоны албыг тухайн үеийн тээврийн зохион байгуулалтын албаны нэртэн ачаа тээврийн алба болгосон.
За ингээд нэг 10 жил үйл ажиллагаа явуулсан эцэст ер нь вагоны албыг бие даасан байх нь зүйтэй гэж үзэж дахин 2005 онд шинээр байгуулсан. Энэ жил бид нэр вагоны алба шинээр зохион байгуулагдсны 20 жилийн тэмдэглэж байна. Вагон ашиглалтын депо маань 2009 оны 7 сарын 14-ний өдөр замын даргын А217 тушаалаар үүсгэн байгуулагдсан байгаа. За тухайн үед нийт 15 техник үйлсийн газар 14 техник үйлсийн хэсэгтээ Улаанбаатар төмөр замын хэмжээ нь 1818 км-т хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төмөр замаар нэвтэрч байгаа хөдлөх бүрэлдэхүүн аюулгүй байдлыг хангах тээвэрлэлтэнд техникийн гэмтлгүй вагоныг ачлалтанд бэлтгэх, салгалтаа болон салгалтын орсуулсан суурийг цаг тухайд нь үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан байгаа. 2005 оноос өмнө бол галтаргийг бид нэр одоо Тарандэс галтаргийн хувьд ярихад Сүхбаатараар орж ирж байгаа галтаргийг замын үүдээр урагш нь одоо давуулах энэ хооронд техникийн үзлэгийн хугацаа 16 цаг байсан. Бүх хэсэг одоо Сүхбаатар тэгээд зам зургийн одоо Зуухара, Улаанбаатар, Чойр, Сайншанд замын үүд. За энэ үзлэгүүдийг бид нэр энэ Батратмөр уртсгаж цөөлж чадсан. За техникийн хяналтыг бол алдаагүй хэвийн байдлаар зохион байгуулалтанд оруулснаа. Энэ цагийг бид нэр 9.7 цаг болгож чадсан юм. За гэтэл одоо яг 20 жилийн дараа одоо өнгөрсөн онд хэрэгжүүлэлтэй 19 жилийн дараа дахин энэ мөрийг бид нэр бас зохион байгуулалтын арга хэмжээ авч ажлын давхцыг зөөлж нөгөө нэг галтаргийн одоо нэг өртөн дээр олон үлддэг байсныг зөөлж чадсанаар 7.7 цаг болгох чадлаа. За албаныхаа 20 жилийн хөтөж за бид өнгөрсөн хугацаанд бас чамгүй олон ажлуудыг хийж гүйцэтгсэн. За үүний тодорхой жишээ нь одоо бид хөдлөх бүрэлдэхүүний дугуйг бас дотооддоо дуурайхаа чиний вагон сүрийн депог дээр одоо түшиглэж өгсөрдөг. За энэхүү бас одоо үйл ажиллагааг манаас зам болон албаны өдөрлөг бас дэмжсэний үндсэн дээр бид 2000 дахь дугуйгаа өнгөрсөн хавар өгсөрсөн. За энэ маань одоо маш цаашаа амжилттай явж байна. Мөн бас ажилтнуудынхаа одоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс бид ашигладаггүй орхисон байсан 2 давхар объектыг засаж сайжруулан за 10 ажилтныхаа бас орон сууц нийгмийн одоо асуудлыг хангаж ингэж ажиллаж байна. За мөн дээрээс нь бид өнгөрсөн онуудад ачааны вагоныг ухсрах болон үйлдвэрлэх ажлуудыг бас хийж гүйцэтгэж Монгол инженерүүд бол вагоны аж ахуй инженер техникийн ажилтнууд богоо ухсарж үйлдвэрлэж чаддаг юм а гэдгийг бас харуулсан томоохон ажлуудыг хийж гүйцэтгсэн. Төмөр зам болон зам тээврийн салбартаа одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл авах эрхэмлэгч байгууллага гэдэг эрхэм хүн цолыг бол хөдөлмөрийн яамнаас л авсан байгаа. 2024 вагон ажлын дипломоноос чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 за хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл авах 45 мянган стандартыг бол нэвтрүүлсэн хэрэгжүүлэгч байгууллага болж өгснөөр нийт ажилтнуудынхаа ажиллах таатай нөхцлөөр хангах за ашиглаж байгаа багаж тоног төхөөрөмжүүдийг стандарт оруулах за нэг бүрийн хамгаалах хэрэгслүүдийг аюулгүй байдлыг хангасан чанартай бүтээгдэхүүнүүдээр хангах ажлыг бол нэлээд амжилттай зохион байгуулсан. Вагон ажлын депогийн маань одоо хабын инженер маань одоо Улаанбаатар төмөр зам Монгол улсын хэмжээнд шилдэг инженер болсон олд амжилтаар бол оноо утсан. Өнгөрөх 20 жилийн хугацаанд Зуурыг ачааны вагон сүрийн депонд их цураар 2810 вагон, за дунд цураар 32816 вагоныг бас чанарын өндөр түвшинд засварлаж галтаргийн үлгийн нэвлэгүүдийг хангуулсан тээвэрт явуулсан байна. Вагон ашигны ашиглалтын хувьд бол одоо өнөөдөр бид үндсэндээ 400-аас 700 км-ийн баталгаат мөрөнд галтаргийг аялуулж байна. За 2005 онд бол бид үндсэндээ нэг 55 вагонтой галтар явуулдаг байсан бол өнөөдөр галтарны вагоны тоо 100 төрлөө 3500 тонн жинтэй галтар явуулдаг байсан бол 6000 гаруй тонн жинтэй галтарыг явуулж одоо төмөр замын чанарын үзүүлэлт галтарыг одоо жин тонн нэмэгдсэн ийм сайхан жилүүд байлаа. За ингээд энэ 20 жилийн босгон дээр нийт вагончдаа, нийт төмөр замчдаа ажлын амжилт, амьдралын хамгийн сайн мөхний хүсье. За вагоны аж ахуй албаны нийт ажилтнууд мөн өндөр настан
вагоны аж ахуйн албаар овоглон ажиллаж байгаа нийт албан агч ажилтан та бүгдтэй түүхт вагоны аж ахуйн албаны 20 жилийн ойн баярын мэнд төшөөлье. 25 онд бол вагоны аж ахуйн албаны түүхт 25 жилийн ой тохиож байна. Ингээд нийт үе үеийн вагончид ахмадууд та бүгдтэй түүхт 20 жилийн ой баярын мэндийг өргөн төвшүүлье. 20 жилийн яваад тэмдэглэл өнгөрүүлж байгаа вагоны аж ахуйн албаны нийт удирдлагуудад за үеийн ахмад боордуудтай за нийт вагончидтай албаны түүхт 20 жилийн баярын мэндийг өргөн төвшүүлье. Ингээд өнөөдөр энэ 20 жилийн ойгоо тэмдэглэхийн баярыг тохиолдуулан нийт Улаанбаатар төмөр замын хаан толон вагончид та бүхэндээ вагоны аж ахуйн албаны удирдлага хамт олонны өмнөөс баярын мэнд төвшүүлье. За вагон гэж энэ бат бөх тээврийн хэрэгслийн эзэн болж энэний техникийн хэвийн үйл ажиллагааг хангах галтэргийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах энэ хөдөлмөрт өөрийнхөө оюун сэтгэл мэдлэг чадвар ажилд хандлах сайн хандлагаа зориулж байгаа нийт вагончдод баярын мэнд төвшүүлж аад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та бидний ажил үйлс өөдрөг амжилттай байх болтугай. Улаанбаатар төмөр замын вагоны аж ахуйн айн хэмжээ энэ төвөд болж байна. Манай хамт олонны ажлын гол үзүүлэлт бол ачаа зорчигчийн бүрдүүлсэн галтны хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм зорилготой байдаг. Өнөөдөр 20 жилийн арга хэмжээний бүрээ Улаанбаатар төмөр замын вагоны аж ахуйн албаны нэрмжид ачааны 3411 дугаар галтыг Улаанбаатар сургууль хэмжээнд ажиллаж байна. Улаанбаатар төмөр замын салбарын ан замын зураг галтын хөлбөж байгаа. Нийт вагончдын өмнөөс ан замчид төмөр замчид баярын мэнд хүргье. Хамт олон 20 жилийн хэмжээний хүрээнд ачааны 3411 дугаар галтрыг 62 словны утастай ийм галтрыг нэрмжит болгон аялуулж байна. Уг галтрыг манай ичээ хоёрын ахмад машинчаар 29 жил ажиллаж байгаа цогт маань авч аялуулж байна. Ингээд цогттой аялал нь амжилттай байх болтугай гэж албаны хамт олонны сэтгэлийн бэлэг вагон үзэгчийн нэрмжит халдварны албыг хатуулъя. Эзэмшсэн мэрэгжилээрээ бахархан хөгжлийг дархалж яваа мэрэгжил нэгт нөхдөөн хөгжлийн гэрнд амжилттай ажиллаж амьдрахын ёроолыг дэвшүүлнэ. Вагоны аж ахуйн албыг үүсгэн байгуулагдсанаас эхлээд өнөөдрийн хамт олон болон төлөвшөх суурийг тавилтсан ахмадуудаа үе үеийн вагончдод ирээдүйд бидний үйл хэргийг үргэлжлүүлэх эдгэр залуу ажилтнууд та бүхэн 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн эрүүлэнхийг хүсэн ёрой. Бидний үйл хэргийг үргэлж дэмжиж гიშгэх шат дамжих бүр болж өгдөг үе үеийн замын захиргаа албаны удирдлагууд инженер техникийн ажилтнуудад ажлын өндөр амжилтыг хүсэн ёрой.